Цагдаа нар эмчийн хүрээлэнгүүдийн эсрэг арга хэмжээ авч байгааг эсэргүүцсэн олон зуун биеэ үнэлэгч нар өчигдөр Сөүл хотын Улаан дэлгүүрийн дүүргийн ойролцоо жагсаал хийжээ. Тэдний зарим нь өөрсдөө галдан шатаах гээд чадаагүй байна. Нүүр биеэ буудсан эмэгтэйчүүд голцоо 400 хүн 4 цаг орчим эсэргүүцлээ илэрхийлэн жагссан бөгөөд тэд амьдрах эрхийг минь баталгаажуул хэмээн хашгирч байжээ. Нэг газар дотор хувцснаас өөр хувцс өмсөөгүй 20 орчим жагсагч биерүүгээ шатдаг шингэн асгаж өөрсдөө шатаахаар оролцсон байна. Харин бусдад тэдний энэ үйлдэлийг зогсоожээ. Зарим эмэгтэйчүүд гудамжинд суун уйлж орилж байсан бол бусд нь тэднийг тайвшруулахаар оролдож байсан байна. Жагсаалын дараа жагсагчид болон цагдаа нарын дунд баг зэрэг зодоон үүсэн ч хэн нэгэн хүн дээр битэж шархсан тухай мэдээлэл гараагүй байна. Нэрийг хэлгээс татгалсан нэгэн жагсагч хэлэхдээ цагдаа нар бидний эсрэг арга хэмжээ авдаг. Үүнээс болоод нууцаар биеэ үнэлэх явдал нэмэгдэж байна. Тэдний авсан арга хэмжээний дараа биеэ үнэлэх явдлын тухай тусгах хууль биднийг биеэ даахад туслах баха. Гэхдээ тэд бидний эсрэг арга хэмжээг авч байна гэжээ. Өмнөд Солонгос улсад биеэ үнэлэхийг хуулиар хориглодог. Засгийн газар үүний эсрэг арга хэмжээг тогтмол авдаг хэдий ч мөнгөний төлөө бусадтай бэлгийн хавьталд орох явдал энэ улсад нэлээд газар авсан байдаг гинэ. Энэхүү жагсаалаас хэдэн 7 хоногийн өмнө Өмнөд Солонгосын албаны хүмүүс бусадтай бэлгийн хавьталд орохын тулд мөнгө төлөх сонирхолтой хүмүүсийг холдуулахын тулд эмсийн хүрээлэнгүүдийн ойролцоо машинтай цагдаа нарыг эргүүл гаргах болжээ. Биеэ үнэлэгч нар ойролцоох их дэлгүүрийн эцэд цагдаа нарыг ийм арга хэмжээ авахыг ятгсан хэмээн буруутгаж байгаа юм байна. Харин цагдаа нар үүнийг үгүйсгэжээ. Нэм гарагт хэсэг биеэ үнэлэгч нар эсэргүүцлээ илэрхийлэн тус дэлгүүрээс үнэтэй барааг зөвхөн зоосон мөнгөөр худалдан авахыг оролдсон байна. Үүнийг нь зөвшөөрөөгүй учраас тэд их дэлгүүрийн шалан дээр их хэмжээний зоос тараан хайжээ.